За сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Дүүн Бэрэгрийнхээ шинэ ангаар уулзаж байгаад баяртай байна. Суугаад дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив явуулаарай. За ингээд цуврал руугаан орцгоё. Ингээд дахиад нэгийг нь олцглоо. Энд Олдны жүтгэрийн хувирлын уул мөр байна. Бас аянганд шатсан юм шиг түлэгдэл. Эд бүгд Луугийн хаан тулааны урлагийг ашигласан нотолгоо. Жинрайны шав нарын нэг нь энд байжээ. Мөн Мөнгөн баатрын сүүлчийн яс байсан тэр газарт дор хаяж 3 хүний хооронд тулдаан басан мөр бий. Үүн дээр нь бурхантлаг энергиэр өгсөн зохилтууд хүртэл харагдсан. Тэгээд дээрээс нь Персефоны хор хүртэл олдлоо. Энэ энд байх ёсгүй зүйл. Жинрай ариу нэгэн бас 3 жилийн өмнө Тартарусын шүтгчдэд элссэн хор таалц нэг баг болжээ. Тэд Олдныг зориуд устгасан байна. Манай шашны ирээдүй ийм эмзэг үед ийм тэнэг зүйл хийсэн байх гэжтэй. 3 дугаар бүсийн сүм одоо хүн нэвтрүүлэхгүй хаалцтай байна. Дээрээс нь илрүүлэх бүх чадваруудыг хаадаг хаалт тавьчихсан. Тэнд яг юу болж байгааг бүрэн нууцлж байна. Харин сүмийн ойролцоо байрлуулсан нууц тагнуулуудын илгээсэн тагтаанууд байрлалаа алдаж огт хамаагүй газарт бөөгнөрөөд эхэлсэн. Яг л маш үн цэнтэй зүйлийг нууж байгаа юм шиг. Тэв даяар Луугийн зүрх суулгах чадвартай хүн 2, 3 л бий. Тэдний нэг нь манай шашны тэргүү. Эзэн маань. Харин нөгөө хоёрын нэг нь ариун нэгний гарт орчихсон юм биш үсттэй. Тэгээд яг одоо Луугийн зүрх суулгах хагалгаа явуулж докторжоогүй хүчээ нуух гэж цаг хожиж байгаа юм биш үү? Энэ бол байж болох магадлал. Хэрвээ тийм хүчээ гартаа оруулсан бол тэдэнд хөрөнгө оруулагчдын гомдол төв бүсийн эсэргүүцэлч тоох зүйл биш болно. Тэдний төлөвлөгөө ил болбол эсэргээрээ саад дотгоор нэмэгдэнэ. Хамгийн том асуулт бол Луугийн зүрхийг хэн авсан бэ? Жинрай нөө? Ариун нэг нөө? Хэрвээ Жинрай авсан бол шуналдаа хөтлөгдөж ариун нэгнийг хуурч мэхэлсэн байж мэднэ. Харин ариун нэгэн авсан бол Жинрай өөрөө манай шашнаас урвсан байх магадлалтай. Би яарах хэрэгтэй. Олдны тулдаанаас хойш хэд хоног өнгөрлөө. Луугийн зүрх суулгах ажиллагаа дуусгаас өмнө тодорхой баримт олох ёстой. Тэр шувууны баг дэд удирдагч байх ёстой доо. Зүгээр зүүн сон гэр шиг хурцтай зүгтэж байгаа тэр хүн энэ бүхэнд холбоотой байх. Би түүнийг алдчихаж болохгүй. Барь. Тийм ээ, бид барьчихлаа. Энд чинь миний бодож байгаа зүйл. Энэ бол Жинрайны Луугийн хаан тулааны урлаг. Чамтай энд таарсандаа тун баяртай байна. Жинрайны шавья танаа бүлэгт хэлэх хэдэн зүйл байгаа юм. Тэгэхээр дамайг дагаад хамт явбал ямар өвдөө? За нэг асуудал гараад ирчихлээ шүү. Энэ шалгалт арай шудраг бус юм биш үү? Бид 3 дахь сэлэмний зохилтыг аль хэдийн давсан шүү дээ. Эсвэл чи намайг Луугийн дайралтад оруулахыг хүсэхгүй байна уу? Чам шиг хүчтэй биш болохоор уу? Амар юм аа. Хэрвээ миний хуулбар дөр рүү биш, жинхэнэ бие рүү зогсон бол их өвдөх байсан байх. Чиний талаар цуурхал сонссон. Хүчтэй гэдгийг чинь мэднэ. Мөн чи одоо хүртэл бүх хүчээ бүрэн гаргаагүй байгаа. Тийм биз? Тэгвэл би ч бас хөзрийн нэгийг гаргаагүй.
Бид хоёр бүрэн хүчээ гаргавал сайн зүйлээр лав дуусахгүй байх. Зүгээр ингээд байлээ. Нууц хөзөр гинэ. Луугийн хаан тулааны урлагаа хилээд байна уу? Яаж мэдчихв? Миний биед хамгийн өндөр чадвартай эрхтэн аль нь гэж бодож байна. Нүд, хамгаалалт, үйл үзэгдэх, шилжих бүгд надад ямар ч нөлөөгүй. Тийм учраас би саяхныг хүртэл нэг онцгой даалгаварт томилогдсон байсан. Хөөх, арай гэж саллаа. Мастер яагаад тэр орлогчоос үргэлж болгоомжлдог байсан нь ойлгомжтой. Амар өрсөлдөгч юм. Бүх зүйл сайн бүтээд байна. Гүнжийн хамгаалагчдыг зайлуулж дуустал дайралт дуусчихсан байсан. Манай ах дүүсээс нэг нь мастераас урвсан гэдгийг нотлохоо олсон. Нэмээд тэр залтай үнэх шиг орлогч энэ бүхэн болсон газрыг сэмхэн тойрон алхаж байна. Жинраны сүүдрийн шав 12 элчийн 1 хуурмаг дүрийн мастер инээмсэглэгч эмэгтэй. Миний даалгавар бол тэрнийг луугийн зүрх хулгайлах ажиллагаанд оролцуулахгүй байх. Чиний алхах, амьсгалах хэв маяг. Эсрэг талын хөдөлгөөнийг унших арга барил. Эд бүгд тэр эмэгтэйтэй нэг тулааны урсгалаас гаралтай илтгэж байна. Саяны тулаан энэ бүхнийг улам баталлаа. Ноён запирт бас түүний шинж ажиглагддаг. Гэхдээ гүнж өөрийн биеэр тэрнийг аюулгүй гэж баталсан. Харин хамгийн чухал зүйл нь за тэгэхээр хаанаас эхлэе дээ? Сүүдрийн шав инээмсэглэгч эмэгтэй чамтай үнэхээр адилхан. Бараг л ах дүүс гэмээр. Чи үнэхээр манай талд байгаа хүн мөн үү? 3 дугаар бүсийн сүмээс явахын өмнө. Тэгээд одоо арай дээр санагдаж байна уу? Нээд миний найз Леонардын хүү босон явдалд үнэхээр харамсаж байна. Гэхдээ би жирийн нэгэн сангуартан л байсан. Сүмийн тушаалыг дагахаас өөр арга надад байгаагүй. Танаа гэр бүлд хор хүргэх гэсэн санаач байгаагүй. Үнэхээр итгээрэй. Ялангуяа чи надад ингэж хандах ёсгүй. Харин ч надад баярлах ёстой. Би чамайг өнчин болсонд чинь санаа зовж Жинрайн дээр аваачсан. Тэр чамайг өсгөж хүмүүжүүлэхэд нь би өөрөөсөө мөнгө төлсөн. Тэгээд л чи өнөөдрийн энэ хүчрхэг хүн болсон. Хүүхэд насндаа санаа зовох зүйлгүйгээр зөвхөн тулааны урлаг сурч өнгөрөөсөн. Тэр үеийн байдал ямар байсан гэж чи ойлгох вэ? Дампуурсан айлуудын ихэнх хүүхдүүд өсөж, амиа алдаж, эсвэл боол болдог байсан. Чамайг өнөөдрийн хүн болгосон нь би. Чамайг тэр там руу живхээс өмнө аварсан нь би. Надад нэг л зүйл хэлхийг зөвшөөрөөч. Запирт бүү итэг. Тэр чамайг мэхэлж байгаа. Аалдин солиорсон хүн шиг дэмирсэн. Түүнийг би анхнаасаа тоодоггүй байсан. Гэхдээ энэ юу вэ? Миний өгсөн гэж итгэж авсан дүү минь амьд байж магадгүй гэж үү? Зөвхөн амьд гэхээс цааш тэр бүр луугийн хаан тулааны урлагийн сүүдрийн шав болчихсон гэж үү? Яг хэн нь худлаа хэлээд байна? Би дахин өмнөх шиг буруу алдаа хийж байгаа юм биш бидтэй. Надад хэрэгтэй ганц зүйл бол үнний жаахан өчүүхэн хэлтэрхий. Шөнийн сонат. Үүнийг үдшилэг дээрх танхим хаагдаж байна гэж зарлахдаа тоглолтог ая байна. Тэгэхээр бид одоо явцгаая. Цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Маргааш дахин хамт сууж нэг юм ууй. Ноён заадэр. Дэглгүй яах вэ? Энэ залуу үнэхээр сонин юм. Худалдаачин хүний хувьд олон хүнтэй уулзаж ирсэн ч ийм итгээд хүн бараг л анхудаага таарч байна. Зөвхөн хүчтэй ч биш. Түүний үйлдэл бүр жинхэнэ зэрлэг бас хашир. Би ярилцлагын явцыг гартаа авсан гэж бодоод суутал. Тэр намайг анзаарлгүй. Өөрөөс минь чухал мэдээлэл хэд хэдийг суулчихсан байдаг. Харахад 20 гаруй настай. Гэтэл амьдрал 2 дахин урт зам туулсан хүн шиг. Луушаас ер нь хүн танихтаа тэгтлээ сайн биш дээ. Түүнийг хаанаас олсон юм бол?
үндэ олсон гэхээс илүү сонгогдсон байх. Удахгүй эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөх нь гарцаагүй. Та үнэхээр тэгж бодож байна уу аава? Үүнийг санаж аваарай. Ийм хүмүүсээс болгоомжлохгүй бол тэд чамайг юу ч үгүй болгож чадна. Язгууртан шиг хамгаалах газар, дүшиг тулгуур бидэнд байхгүй. Худалдаачин хүний хийдэг хамгийн том алдаа бол хүмүүсийг дутуу үнэлэх. Тэгвэл би гүнжид миний ажигснаар зайпер бол итгэхийн аргагүй хүн гэж хэлэх үү? Пилгрим худалдааны орлогч дарга Эдвин Пилгрим альтарын холбоотон. Үгүй ээ, ийм авьяастай хүнийг алдах эрх бидэнд байхгүй. Үүнээс өмнө буюу өөр хүмүүсийн нүд хүрэхээс өмнө бид өөрсдөө авч үлдэх хэрэгтэй. Пилгрим худалдааны тэргүү Филипп Пилгрим альтарын холбоотон. Би санал нэг байна. Бидэнд олж чадах хамгийн сайн хүмүүс хэрэгтэй. Тиймээс бид түүнийг өөрсдөө барьж авах эсвэл устгах болно. Гэрлийн сүмийн 2 дугаар бүсийн сүмийн баатруудын эдгээгч Элиз Брента. Миний мэдэж байгаа зүйл бол өнгөрсөн амьдралдаа харсан, сонссон, мэдэрсэн бүх зүйл юм. Тиймээс мэдээжийн хэрэг миний танихгүй хүмүүс байх нь гарцаагүй. Учир нь тэд намайг өнгөрсөн удаад юу ч хийж амжаагүй байхад нас барсан. Филипп Пилгрим твийн хамгийн том 3 худалдааны цувааны нэг болох Пилгрим цувааны тэргүү. Өмнө нь тэрээр зүүн зүгт халуун ногоо худалдааж хөрөнгөжсөн. Тэрээр замаа алдсан гүнж алтарын ивэнд итгэгч гэдгээрээ алдартай. Үндэ тэрээр хүн төрлөختний хувь заяаг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх боломжийг олгосон 3 зөвлөгчийн нэг нь юм. Тийм ч учраас тэр Тартарусын шүтгчдийн ажиглалтын жагсаалтад дээгүүр бичигдсэн байсан юм. Миний мэдхийн Нед луугийн зүрхтэй цугтахад инээмсэглсэн эмэгтэй гэгддэг сүүдрийн шав Филиппийг алсан. Филиппийн хүү Эдвин мөн алтарт сайн туслаж байсан ч хэрэв Филипп амьд үлдвэл цөлийн ажиллагааны үеэр нас баралтын тоог эрс бууруулах байсан биз. Тэгэхээр миний ажил Филиппийг амьд байлгах. Хизээ хаанаас ч гарч ирж мэдэх инээмсэглэгч эмэгтэйг зогсоох. Энэ бүхэн амаргүй байхандаа. Учир нь тэр эмэгтэй хинч болж хувирч чадна. Би ч гэсэн түүний жинхэнэ царайг хизээж хараагүй. Нед одоо ирж байгаа байх. Чи ирчих үү? Хүй, юу вэ? Яагаад би сандруу? Айсан хэрэгүү? Би илүү хүчтэй болчихсон биз дээ. Тийм. Агууд байхад тэр яг ийм харцаар харж байгаад намайг байнга нүддэг байсан шүү дээ. Одоо энэ нь шууд л би рефлекс болчихож юу болов вэ? Цайз дотор явж байхад Опли надтай таарад. Тэр хэлэхдээ миний дүүтэй адилхан хүнтэй таарсан гин. Чам дүү байдаг гэж үү? Би ч үнийг мэдэхгүй юм байна. Тийм. Тэр аавыгаа болон бүх гэр бүлийн гишүүдтэй хамт алдсан гэж хэлж байсан. Чи үүнд итгэх үү? 13 жилийн өмнө завны ослоор өгсөн гэж бодож явсан дүү минь амьд. Тэгээ зогсохгүй. Опли зогсоох гэж байгаа хүн нь Луугийн хаан тулааны урлагийн сүүдрийн шав болчихсон байдаг. Юу? Сүүдрийн шав Недийн дүү? Энэ боломжгүй. Би нэрийг нь өөр гэж сонссон. Тэр намайг төөрөгдүүлж шалгаж байна уу? Эсвэл алтер намайг дуршиж байна уу? Үгүй ээ. Тэр тэгж явахгүй. Би өөрийнхөө сүүдрийн шав гэдгийг үрд нууж чадахгүйгээ мэдэж байсан. Гэхдээ Недийн дүү гэж үү? Энэ огт санаанд оромгүй. Чамд тэр техникийг хэн заасан? Би өнгөрсөн амьдралынхаа ихэнхийг сандаггүй. Ослоос болж ой санамжаа алдсан. Асран хамгаалагч эцэг их маань намайг эрэг дээрээс олсон юм. Мастер минь харин миний төрөлхийн дайчин төрхийг таньсан. Хэрв ах минь амьд бол тэр ч бас адилхан төрөлхийн чадвартай байж мэднэ. Түүнтэй дахин уулзмаар байна. Өнгөрсөн дурсамжаа гэр бүлээ авчрахаар бид дайснууд шүү дээ. Гэтэл би яагаад энэ бүхнийг чамд хэлээд байна? Үгүй байлгүй дээ. Би яагаад үнийг эрт ойлгоогүй юм бэ?
Жинрэн өөрөө хэлсэн. Дайчны төрөлхийн авьяас маш ховор, бас удам дамждаг. Нэг хүүхэдтэй бол нөгөөд нь ч бас байх магадлалтай. Тэгэхээр Жинрэн Олдын хоёр эхнээсээ л Недийн гэр бүлийг зориуд сүйтгэсэн байна. Түүний төрөлхийн чадвартай хүүхдийг авахын тулд дараа нь ашиггүй гэж үзмэх цай хайсан гэж үү? Жинрэн чи ямар аимшигтай навш вэ? Би ойлгохгүй байна. Овли надад худал хэлэх шалтгаан байхгүй. Чи ч гэсэн худал хэлж байгаа юм шиг санагдахгүй байна. Тэгэхээр аль нь үнэн юм бэ Зафир? Аав минь Олдонд итгэж, би мастертаа итгэсэн. Тэгээд бидний амьдрал хоёр талаасаа сүрсэн. Тиймээс би дахиж хэндээ ч амархан итгэхгүй гэж өөртөө тангарагсан. Гэхдээ тэр нэг л өөр байсан. Үхэл амьдралын зааг дээр бид хамт байсан. Тэр нөхөрлөлд би итгэхийг хүссэн. Би чамд итгэхийг хүссэн. Надад хэрэгтэй ганцхан зүйл. Чамд итгэхэд туслах ганцхан жижигхэн нотлогоо хэлээч. Анхнаасаа бид энэ өдрөөс хойш 3 сарын дараа уулзах ёстой байсан. Чи луугийн зүрхийг хулгайлаад Мөнгөн Баатартай таарсны дараа өвнийг мэдээд оргосон. Чи зөвхөн Дартарусын шүтгчдээс ч биш, бүхэл бүтэн дэлхийгээс сухтах болсон. Тэгээд чи дэлхийн 8 хамгийн хэцүү даалгаврын нэг мартагдашгүй хавцалд очсон. Тэнд мастрынхаа хүүгийн гарт хүнж шархтаад үхлийн ирвэг дээр үлдсэн. Тэр үед чи луугийн зүрхээ алдсан. Би бол чамайг хайж авсан сүмийн цэвэрлэгч боол байсан. Хадан хисаанаас унаж доод талын агуй руу ороод тэндээс чамайг олсон. Бид хоёрын нэгэн шархадсан, нөгөө нь дуршлаггүй тулдагч байсан. Тэр хавцлыг хоёулаад авч гарах ямар ч боломж байгаагүй. Тиймээс л би тэнд луугийн хаан тулааны урлагийг чамаас сурсан. Чиний тусламжтайгаар би асар их хүчтэй болж хүмүүсийн оргилд хүрсэн. Гэхдээ эцэст нь би дэлхийн төгсгөлийг зогсоож чадаагүй. Би хэнийг ч аварч чадаагүй. Би хэн гэж үү? Би сүүлчийн хүн. Бас баатар. Бүтлгүйтгэж. 10 жилийн ирээдүгээс ой санамжтайгаа өнгөрсөн рүү буцсан нэгэн. Мөн чиний цорын ганц шав. Өмнөх амьдралд минь Нед нэг төлөвлөгөөтэй байсан. Тэр шавь нь болох надад тэндээс мултрахын тулд ямар төвшөнд хүрэх ёстойг мөн өөрийнхөө биеийн байдлыг үнэн зөв үнэлсэн. Энэ бүхнийг харгалзан үзээд агууд би хэр удаан дасгал хийх шаардлагатайг тооцоолж гаргасан. Амьд үлдэх мөн өөрийг нь хөсөр хайсан багшаас өшөөгөө авах, Недийг тижээж амьд байлгаж байсан хоёр зүйл бол яг эдгээр зүйлс. Гэвч бид төлөвсөн цагаас эрт агууг орхихоос өөр аргагүй болсон. Хавцлын эзэн Ондур. Тэр өдөр босон бүхэн би өнөөдрийг хүртэл харамсдаг. Хэрвээ би арай илүү хүчтэй байсан бол, хэрвээ би арай илүү зүйл сурсан байсан бол бүх зүйл өөр болох байлаа. Нед олон жил хүсэн хүлээсэн өшөөгөө орхих хэрэггүй байх байсан. Тэгэд ямар ч үн цэнгүй над шиг нэгнийг аврахын тулд өөрийгөө золиослохгүй байсан. Бид хоёр хоёулаа амьд гарч болох байсан. Сайн хараад ав. Зафир. Чамд зааж амжаагүй. Хамгийн сүүлчийн нууц техник. Тэр өдөр миний багшийн эргэж харсан тэр дүр надад хизээч мартагдахгүйгээр сийлэгдсэн. Хөөх яахаач мэдэхгүй. Юу ч бодохооч мэдэхгүй.
бүх зүйл боломжгүй сонсогдож байна. Гэхдээ нөгөө талаар бүх зүйлийн учрыг ч тайлчих шиг. Тэр яагаад самгаартан биш мөртлөө Тэнгэрийн зэвсэг ашиглаж чаддаг? Тэр яагаад ийм ихийг мэддэг? Хэрэг тэр үнэхээр Бурхтын өгсөн чадвартайгаар өнгөрсөнд буцсан юм бол бүх зүйл арай дээрдэж байна. Итгэхэд хэцүү гэдгийг нь би мэдэж байна. Гэхдээ энэ бүхэн үнэн. Тэгэхдээ би зарим эвгүй зүйлсийг халгассан. Жишээ нь тэр нэмсгэлэгч эмэгтэйтэй харилцаатай байсан үе гэх мэт. Анх чамтай холбоо барихдаа чамайг хуурсан дуучлаарай. Ийм богино хугацаанд чамд энэ бүхнийг итгүүлж чадна гэж бодоогүй. Тиймээс би чамайг эхлээд Тартарусын шүтэгчдээс сэрэмжлээсэй гэж хүссэн. Надад хэрэгтэй. Намайг сүрлийн бурхантай дахин нэг удаа тулдахад чи надад хэрэгтэй. Харин хамгийн чухал нь чамайг амьдраасаа гэж хүссэн юм. Тийм. Өшөөгөө авах хүсэл. Би хөдөлж эхэлсэн цорын ганц шалтгаан байгаагүй. Би гэр бүлийнхээ гишүүний хуваар бүхэл бүтэн амьдралаа өнгөрөөнө гэж мэдээж бодсон. Дараа нь би язгууртныхаа нэр хүндийг алдаж, цусны нулимсыг хамгаалах эртний үүргээ тэр бүхнээ алдсан. Тэгээд бүхнийг алдсан нэгэн буюу хинч биш болсон. Багш минь надад шинэ нэр, шинэ зорилго өгсөн. Өөрийн шаваа болгосон. Би түүний ачаар хүчрхэг болсон. Тиймээс би багшийнхаа ачийг хариулахыг хүссэн. Ямар ч хэрцгий болон хүнд даалгавар ирсэн ч биелүүлдэг байсан. Учир нь би багшийн хийж байгаа бүхэнд нь зөв шалтгаан бий гэж итгэдэг байсан. Багш, шавийн харилцаа гэдэг цусан холбоогүй мөртлөө бараг гэр бүлтэй адил. Хүмүүс гэр бүлдээ итгэж дуслах нь зам ёс. Би шатрын тоглоомн дээр юу ч мэдэхгүй хүн шиг байсан. Би өөрийгөө буруутгаж амьдралаа балалчглаа гэж боддог байсан. Гэхдээ одоо харж байхад амьдрал минь утгагүй байгаагүй юм байна. Учир нь би энэ ертөнцид нэгэн зүйл үлдээгээд явжээ. Бүх зүйл чинь баярлалаа. Өмнөх амьдралд минь намайг өшөөгөө авахд тусалсан. Энэ амьдралд ч бас тусалж байгаад чинь цаг хугацаагаар буцаж дэлхийг аврах баатар бол миний шав. Ийм шавтай болсон багш гэж. Гэхдээ л миний шав юм чинь ийм л байх ёстой. Би ганцхан чамд тэр ачааг өөрүүлэхгүй. Энэ удаад хамтдаа урагшлая. Нээдтэй ярилцсан бүхэн нааштай болж тэр нууцыг хадгална гэж зөвшөөрсөн. Хит олон хүн ирээдүйд юу болохыг мэдвэл хяналтгүй болж болзошгүй. Мөн энэ мэдээллийг дангаараа мэдэж байх нь бидэнд асар их давуу талтай. Өглөө нь Филипп тэргүүтэй хүмүүс хуралд дуудлаа. Бид өөрсдөө албан ёсоор танилцуулъя. Бид бол гүнж алтарын гол багийн гишүүд. Алтарын хамтран цэцгэгчдээс бүх зүйл маш хурдан шийдэгдлээ. Гүнж та хоёроос ихээхэн зүйл хүлээж байгаа. Тэр одоохондоо төр завгүй байгаа тул бид өмнөөс нь жаахан ярилцъя. Тэр яагаад гэнэт завгүй болсон юм бол? Шалтгаан нь шидийн судар байх. Энгийн эд шидийн намтай адил биш. Болор номнуудыг уншихад агуулга нь шууд хүний дархинд хуулбарлагддаг. Ганц сул тал нь тарих эд шидтэй уусаж байх хооронд биеийн гүн нойронд ордог. Номын төвшин өндөр байх тусам унтах хугацаа уртсаж, зарим нь өндөр халуурах гэх мэт дагалдах шинжээлэрдэг. Тэрнээс гадна эдгээгч хажууд нь хараад сууж байгаа байх. Гэхдээ энэ бол гэмтэл биш учраас бараг тус болохгүй. Эцэст нь бүх зүйл алтарын эд шидийн ямар хурдан шингээж авч байгаагаас хамаарна. Тэсээрээ би Эвридисийн агуугаас бараг өөхөх төгсөн хүн. Энэ удаад би ямар ч суух хүн нь бололтой. Хэд хоног өнгөрөхөд нүд ирмэхийн зур өнгөрлөө. Бид хөхлөөгийн дайралтад хэрэгтэй бүх бэлтгэлийг хийж, шинэ авсан эд зүйлдээ тохирсон хамгийн оновчтой тулааны хэв маягийг судлав. Харин бусад багийнхан нааш ирээрээ. Хурдан дуусгаарай. Тэгнэ. Чадвар, сайхусан тэнгэрийн тээврэлт, нуруунд дээрх тэмдрүүлүүдээр хүний биеийн байдал, эрүүл мэндийг шалгах эмчилгээний чадвар.
Тэмтрүүлүүд нь өчиг мэдрэмж төрүүлдэг учраас ихэнх хүн энэ чадвараас зугцдаг. Сайн докторээ Запир, хөдлөх юм бол эхнээс нь эхлэх болно шүү. Өө бурхан минь, чи их сайн байна шүү. Саналаа, надад нэг яаралтай хийх зүйл байна. Өөй хайчхан тэр вэ? Энэ үзлэг бол дайралтад орохоос өмнө заавал хийлгэх зүйл. Чиний ээлж нээд. Надад хэрэггүй. Хол бай. Өрөвдмөр юм. Гүнж дуудлаа. Та хоёрыг альтарс ирсэн байх. Гэнэт нэг зүйл саналаа. Эвридсийн дээд оюун одоо хүртэл эд шидийн талс дотор байгаа. Бид богинохон хугацаанд ярилцахад тэр надад олон зүйл хэлсэн. Тэгвэл магадгүй. Запир, нээд давтай морил. Альтер айл хэдий миний талаар зарим зүйлийг мэдсэн байх. Ингээд энэ цуврал маань дуснаа. За тэгээ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Суугаад дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив явуулаарай. Мөн лайк, саб, шеэр хийх мартва. Дараагийн ангаар юу гарах талаар үзчихээ дуусгая. See ya.